Amar bende kunde te televizi kharxet monoter eje te uyi sagge hindam jolgum nagare dalginde ini dam jolga khata monoter Mongol orang Mongol tayxın orunda Ulan Bator xota yiredi bi ini naymın sarta ini Ulan Bator anqı turuşinke yirkidere bi ini YouTube dere ini vasxane Samsung setigil gir do şagana yikı qoyuq şoğo hambe тэгээд мөнөө игээд л дахаа нэхээ хойно хоонлоо энэ басгий би олоо тэгээд энэ басгамтайгаа би энэ дамжуулга хэхээ ханны би тэгээд энэ хүндэт манай буряд зон энэ басгамтай та бүгдний таны сулгаа ханны би тэгээд л Жамбал дордын хишиг дэлгэр ийм сайхан дун дууш басхан
Моста болно тийм үү? Моста гэсмнэ юм гэсмэхэд Монгол улсын соёлын тэргүүний аралтан тийм ээ бас хамбонда тэгээд мөнөө дөрөв сарын 15-нд Улаанбаатар палас гэж мөнөө тэнд ороо байна бич их юм танчинсо өөрийн хоббийн тоглолт гэх байна. Тийм би даас. Их амжилт хүснэ би самда олон дуунуудын юм сайхан дуунуудын дуулж байна ч тэгээд энэ хоббийн тоглолтны өндөр хэмжээндээр өнгөрөх юм би самда лайхны би тэгээд нэн түрүүн си өөрөнгөө төрсөн нютаг ижи аватхай хэлзүхий ихний би самай. За сайн бацгаана уу. Одоо Бред ТV-г үзэн сууж байгаа Бред төмөө олондоо энэ сайхан өдрийн мэндийг хүргье. За би ингээд Монгол улсын соёлын тэргийн ажилтан дуучин гişигдэл гэдэг хүн байна. Ингээд ус нутгийн гаралтай, усын эцсийн гаралтай юм дуучин. Тэгээд соёл урлагийн их сургуулийг дуурийн дуулаачийн мэргэжлэр Монгол улсын гавьяа жижигчин Дашбилжээ өгшөө удирдлаганд сурж төгссөн ийм дуурийн дуулаач мэргэжилтэй бүсгүй байна. Өөрөө ямар нютаг төрөн болно? Увс аймгийн Тэс сумын харьяат. Тэ Увс аймгийн Улаангом сумд төрсч өссөн. Тэгээд энэ дуулах юм абьяас самд хаана би болоо гэж. Ижи аваад дуулдаг байгаа. Манай ээжийн ээж нь одоо манай эмээ нахц ээж маань их гоё дуулдаг, морины дуу их гоё дуулдаг хүн байсан. Аав маань ч гэсэн бас их гоё дуулдаг. Ер нь аль аль талаасаа үйлдэгдэж ирсэн. Авьяас гэж бодож байна. Тийм.
хөгжмийн дээд сургуулийн дүргээ. Соёл урлагийн их сургуулийн дуурийн далайчийн мэргэжлэр сурч төгссөн. Чиний игч. Тий, игч маань бас соёл урлагийн их сургуулийн дуурийн далайчийн мэргэжлэр суран тий сурч төгссөн. Хоёулаа дуурийн далайч одоо манай төрсөндөө бас соёл урлагийн их сургуулийг дуурийн далайчаар ардын жүжигчин долгор огшоо удирдлаганд орж төгссөн бас мундаг залуу байгаа. Одоос миний 15 тоглолт нь байна. Бас урилгаар оролцсон. Буряд орон үзөөгүй. Очиж үзэхэнсэн гэж маш их хүсдэг. Тэгээд сайхан цаг тохироон бүрдүүл бас очиж үзэхэнсэн гэж бодож байгаа. Тэгээ очивол бас та бүгд минь хүлээж аваарай гэж бас хэлмээрээ. Тэгээд танил болох одоо мөн энэ буряд зам самай таних болох их ингээд шинэ дуунуудыг ингээд дамжуулгаас аваа тавих гэхэд буряд зам ингээд шинэ дуунуудыг хайх шагаад ингээд таалагдаад тэгээд шинэ улаануудыг ирэх хүлээн байх гэж би ханах байна. За маш баярлалаа. Одоо UB Palace-ийн концертын танхимд 2023 оны 4 сарын 15-нд 19 цагаас өөрийнхөө бие даасан сансан сэтгэл дугаараа нэрлсэн тоглолтоо хийж байгаа. За тэгээ энэ тоглолтынхаа дараа бас аймагуудаар явахаар төлөвлөсөн байгаа. Тэрний дараачаар та бүгдийг урьвал танаа төмөө олонд очиас аядгаа өргөх хүсэлтэй байна. Бас миний хүсэлтийг бас энэ дашранд хүлээн авна уу. Хөлдөн энэ удаа би мөн 4 сарын 25-нд Бахан Монгол хамгийн найз нар ирэх юм. Улаанууд. Тэгээд тэрний удаа өшөө тоглолт хийх болоход тийм би энэ Монгол туургат бүхий ардуудыг нэгэн болгож халимаг Монгол буряд дуустуудыг нэгэн болгож бие биетэй танилцуулах юм хүсэл байна. Тэгэхээр хөлдөн би самай наатагүй тэр их тоглолтод улаан өдөхөд би самай өрөх би. За баярлалаа. 4 сарын 15-нд тоглолт минь дуусчих болохоор цаг тохироонд бас бүрдүүл яваад очие. Урьж байгаад маш их баярлалаа. 4 сарын 25-нд ирээ Ариун Батгэд манай их бүлэгтэй хүмүүс тогтаагаад бат доломтой ирээ хаашны би самай угтан авсан. За баярлалаа. Урилгыг бас хүлээн авлаа. Маш их баярлалаа. Маш их баяртай байна. Самхан сэтгэл гэж дуулаад угаад улаан хаашны их хүндан их хайшаах байх. За
мөн энэ сансан сэтгэл гэж энэ дуусны ямар зочиолсын яая Нүг аян тий. хэн зочиолсон. Үгийн сэтгүүлч ангараг гэдэг бүсгүй бичсэн. Аяын Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан ая зохиогч Пүрүсүр ах маань зохиож гисэн энэ сайхан дуу байгаа. Тэгээ энэ дуу маань маш олон хүмүүст хүрч энэ дуугаар минь маш олон хүмүүсэд бас дуулж уралдаад оролцож энэ дуу минь намайг бас миний нэр хооцуулж байгаад үнэхээр их баяртай. Та бүгд минь миний энэ дууг сэтгэл дүүрэн хүлээж авч сонсдогд бас баярлаа гэж хэлмээр байна. Тэгээд энэ ямар олон юм танд дум байна уу таны энэ дуурж байна. Хэдий юм мөн энэ 4 сарын 15-нд хэдий таны миний дуунаас хэдий дум гарах байна. За 4 сарын 15-нд би бол өөрийнхөө уран бүтээлээс 14 5 дууд болохоор төлөвлөсөн байгаа. Тийм. Тэгээ ерөөсөө бас тоглолтод маш олон бүрэлдэхүүнтэй оролцож байгаа учраас тоглолтод бас миний үеийн олон сайхан уран бүтээлчид ах эгч нар одоо гаюутууд бас ая дуугаа өргөн. Тэгэхээр маш их өргөн хүрээтэй гоё тоглолт болно гэж найдаад бэлтгэл ажилдаа ороод явж байгаа. Би гээд мөнөө Facebook дээр би харна би. Тэр шиний сансан сэтгэл гэж дуунаа юм их дуунаа уралдаан болж байна. Тий, уралдаан болж байгаа. Энэ хөдөөгийн зон дуулах дуртай тийм зон олон хабаатар байна. Их сайхан холотой хөдөөний төгтө байдаг сайхан холотой зон олон хабаатар байх юм би хараа би. Тэгэхэд энэ төгсгөлээ шатах хэдий болох байна. Төгсгөлийн шатыг уг нь бол 4 сарын 1-нд шалгаруулалт төгсгөлийн шат ингээд шалгаруулалт дуусах хэвээр энэ. Тэгээд маш олон хүмүүсээс хүсэлт ирээд уралдаанд оролцох хүсэлт ирээд тэгээд хугацааг өнөөдөр 7 хоногоор сунгаад 3 сарын 31 хүртэл бичлэгийг хүлээж аваад 4 сарын 7-нд одоо шалгаруулалт явагдаад шалгарсан эхний 3 байр маань тоглолтын дээр минь одоо шагналаа гардаж байна 4 сарын 15. Энэ хэдий дурсад хабаатав байна уу? Хэдий хүн хабаатав байна уу? Одоогийн байдлаар 40 хэдэн хүн байгаа. Дахиад оролцъё гэд бас нэлээд олон хүмүүсүүд санал хүсэлт явуулаа. Одоо бичлэг юмуд нь ирж байгаа. Тэгээ утгагүй бүгдийн араас нь оруулаад явнаа. Ийм дунай минь юрийн зоны дунд ийм уралдаах гэхэд их хамдаа их буянтай хэрэг байна. Баярлалаа. Энэ дуулахад уртай адалда ишээдгүү тэр буе ягаад юугаад байдаг хүнүүд гэнтэйгээ дуулахтаа тэр их хүсэл хүнд үгс болох штэ. Тий, одоо яг уралдаанд минь маш олон хүмүүсэд дуулахыг хүсч сэтгэл зүрхээ зориулж дуул бичлэгээ явуулж байгаа нь үнэхээр надад бас их гоё баяртай, маш их тааламжтай. Тэр хүмүүсийн сэтгэл гаргаж дуулсан дуу болгон бичлэг болгоныг би харж бас өөрт ийм гоё кайфтай, гоё мэдрэмжийг авч байгаа. Тэгээд миний дуулсан дуу бас төмөө олон хүрч Монголынхаа бас өнцөг болон бүрээс хүмүүсэд оролцож байгаа нь үнэхээр баяртай байна. Оо яна уушлаа гэж. Манай идэг юм уу шүү дээ. Ёо их жижиг юм тий. Аач дөнгөж гарахгүй тал залгаад уурах юм. Хүүхдүүд аргалаа байж л та. Манайхаа ерөөсөө ингэ надад нэг гоё санаа. Хайрын хорвоочны
Дотол бидэг сэтгэлийн гэрээ сайхан муугансаа илүү шүү Сэвэн гадаа хүслээрээ амьдраарай Урд ман дэвэд урд хүсвимий Уулмар бэвэд уулаарай Харилмар бэвэд харил хүсвимий Хайрын хорвоочны Тэгээд л мөнөө төрөвшимнэ ийм дамжуулга хөлдөн би хамны би олон дамжуулга самтай хийж байхад нэрсний синий бүхий Монгол тургатар бүхий ардтам дээр болжул байхад ихэд элит болж байхад би самтай өшөө ол дахин игээд уулзаж байхад гэж би хамны би тэгээд л шанда бүхий хайны хүсэх хамны би дуушны харгайдашны бүхий үргэн weg цагаан weg шний За ерөөдөө олон сайхан дуунуудтай болж игээд л элүүринг хэсэн сайхан ажил хийгэж гэж хандаа үрэнэ. За маш их баярлалаа. Ерөөлөр болгоё. Тэгээд л өнөөдөр энэ уйсагийн дамжуулга энэгээр өнөөдөр дүүрхэн гээш гэдэрэ энэ батгая өнөө таньжа абгти мэджа багти хишиг дэлгэргийн доошны мэджэ хөлдөн сэтгэлдээ сансан сэтгэл дуун ийм хайхан дуун ийм дунд энэ сэтгэлдээ хот авж сэтгэлээ баярлуулж явах хэднэ манай бурят ардсан Монгол туургат ардсан тандаа болдонтны хүснэ би дахин уулзраа баяртай. За баярлалаа. Уулзлаа түр баяртай. Утгагүй уулзцгаая. Kino
хэд хутга тавьци харин таны сарыг хойд хатад хэлци хонь яма хоёр